Орон дөрөв үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр пүрэв гарагийн дугаараа та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн ихэнх мэдээллийн хоронгойд анхаарлаа хандуулна. Эрчим хүчний сайд болон шадар сайд дорж ханд нарыг огцруулах албан бичгийг ерөнхий сайдад хүргүүллээ. Өнгөрсөн онд хүний эрхийн үндэсний комиссд нийт 1344 гомдол мэдээлэл иржээ. Хуулийн төвчөр болон өнөөдрийн дугаараар эрчим хүчний тухай хуулийг онцлно. Дональд Трамп Давосын чуулга уулзалтад оролцож үг хэллээ. Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхий сайд асан Хан Док-суу 23 жилийн хорих ял сонсов. Япон улс дэлхийн хамгийн том тооцогдох цөмийн цахилгаан станцаа дахин ажилуулж эхэллээ. Эхний мэдээг хүргэе. Ардчилсан намаас 4.1 мэдээллийн цагаараа улсын их хурлын гишүүн шийжээр эрчим хүчний салбарын хариуцлага алдсан явдалд хариуцлага тооцож, чойжил суурин болон шадар сайд дорж ханд нарыг огцруулах албан бичиг ерөнхий сайдад хүргүүлж байгаагаа мэдгдлээ. Цахилгааны үн нэмсэнтэй холбоотой эдийн засгийн хүндрэлүүд худалдаа авах чадварт хэрхэн нөлөөлж байгаа талаар ардчилсан намаас судалгаа хийжээ. Сүүлийн 1 жилийн дотор 3 болон 4-р дулааны цахилгаан станцад ээлж дараалан дэлбэрэлтүүд гарсны улмаас хүний амнаас эрсдсэн тохиолдлууд ч мөн байна. Харамсалтай нь үүнд хинч хариуцлага хүлээгээгүй байгаа. Засгийн газарт хариуцлага хүлээдэг тогтолцоо нь байхгүй болчихсон байна. Засгийн газар давхардуулсан чиг үүрэг бий болгодог, хяналт хариуцлага нь сулардаг, хэн хариуцаж байгаа нь мэдэгддэггүй зэрэг асуудлууд байна. Мөн эрчим хүчний реформын хороог татан буулгасан нэртэй мөртлөө шадар сайдын ажлын албанд эрчим хүч экспо дэмжих нэгжгэж 11-р сард байгуулсан байдаг. Нэг салбарыг хэд хэдэн сайд тодорхой асуудлууд дээр өөр байдлаар хариуцаад ирэхээр үүсэт байгаа нөхцөл байдал үүссэн асуудал ирээдүйд гарч болох гэмтэл аюулгүй байдлыг анхаарч хариуцлага хүлээж чаддаггүй тогтолцоо бий болсон талаар улсын их хурлын гишүүн шижир ярьлаа. Тэрээр өөрийнхөө баланк дээр Монгол улсын ерөнхий сайдад хандан эрчим хүчний сайд чойжсөрөн шадар сайд дорж ханд нарт ажлын хариуцлага тооцож огцруулахыг шаардсан албан бичиг явуулж байгаа талаараа дуулгалаа. Ерөнхий сайдын бүрэн ирэхэд халдаж болохгүй учраас хурлын гишүүдэд одоо шинэ үндсэн хуулийн дагуу одоо шаардлагал ирэх байгаа. За өмнө нь бол одоо хуулийн дагуу засгийн газрын сайд нарыг огцруулах тийм одоо албан бичгээр гар утас зураг явуулдаг байсан бол одоогийн шинэ үндсэн хуулиар одоо ерөнхий сайдын 100% бүрэн ирэхийн асуудал байгаа. Тэгээд бас одоо ерөнхий сайд одоо байнга ажлын хариуцлага ярьдаг. За мөн үр дүн шаарддаг гэдэг одоо чуулган дээр байнга тэгж ярьдаг. Одоо хамгийн томор ажлын хариуцлага алдсан 2 сайдтай хэрхэн хариуцлага тооцохыг бас хэдүүлээ харъя. 8 жилийн өмнө айл өрхийн захилгааны төлбөрийн тариф 1 кВт цаг тутамд дунджаар 122 төгрөг байсан. Харин өнөөдөр энэ үн 280 төгрөг болсон байна. Мөн 8 жилийн хугацаанд эрчим хүчний захилгаан станцуудын алдагдал ойролцоогоор 180 төгрөгт хүрсэн байна. Энэ алдагдлыг улс жил бүр төсвөөс татаасаар нөхөж ирсэн. Зөвхөн захилгааны салбарт олгож буй татаас жилдээ 250 гаруй тэрбум төгрөг байдаг. Харин эрчим хүчний салбарыг бүхэлд нь харвал татаасан хэмжээ их 80-аар хэмжигдэнэ. Үүн дээр нэмээд 1.5 их 80 төгрөгийн гадаадын зээл тусламжийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байна. Ингээд бодоод үзэхээр айл өрхийн захилгааны төлбөр 2-3 дахин нэмэгдсэн. Дээрээс нь улсын төсвөөс гарч буй энэ их татаас зээл тусламжийн ачааллыг нийлүүлвэл нэг айл өрхөд дунджаар 2 сая орчим төгрөгийн даал төлбөр ногдож байгаа талаар улсын хурлын ардчилсан намын бүлгийн зөвлөх Бат Пүрэв ярьлаа. Энэ салбарыг олон жил удирдсан энэ хүмүүс нэгдүгээр улс төрийн хариуцлага тооцох ёстой. Хоёрдугаар бодлогын шийдлийг суурьаар нэргэж харах ёстой юм байна. Энэ салбарт салхи оруулах хэрэгтэй юм байна. Либералчлах хэрэгтэй юм байна. Хөрөнгө оруулалт татах хэрэгтэй юм байна. Төрийн компаниудыг олон нийтийн болон хувийн болгох ёстой юм байна гэсэн ийм бодлогын байр суурь баримталж байгаа. Энэ чиглэлээр ардчилсан нам бол тодорхой ийм хөтөлбөрүүдийг боловсруулна. За энэ хөтөлбөрүүд юунээр суурьж боловсруулагдах ёстой вэ гэвэл бодлогод судалгаанд суурилсан ийм бодлогуудыг бий болгох дэвшүүлж энийг хэрэгжүүлнэ. Асар их мөнгийг эрчим хүчний салбарт зутгасаар ирсэн байхад бодит үр дүн огт харагдахгүй байгаа талаар мөн тэрээр ярьж байлаа. Улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн зөвлөх салбарын бүтэц чанар үр ашиг сайжраагүй, шинжилэл хийгдээгүй хэвээр байна гэдэг шүүмжлэл мөн өглөө. Дараагийн мэдээ хүргэе. Хүний эрхийн үндэсний комиссд 2025 онд ирүүлсэн гомдол мэдээллийн дийлэнх нь шударгаар шүүлгэх, хөлбөрлөх болон хүүхдийн эрх зөрчигдөж байгаатай холбоотой байгаа нь хүний эрхийн хамгаалалт, төрийн хариуцлага хангалтгүй хэвээр байгааг харуулж байна.
Өнгөрсөн онд хүний эрхийн комисс нийт 1344 гомдол мэдээллийг иргэд хуулийн этгээдээс ирүүлжээ. Эдгээр гомдлын дийлэх хувийг шударгаар шүүлэх эрхээ эдэлж чадахгүй байгаатай холбоотой байгаа нь иргэдийн хууль шүүхийн тогтолцоонд итгэх алдагдж байгааг илтгэж байна. Мөн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн тухай 288 гомдол, хүүхдийн эрх зөрчигдсөн талаар 64, нийгмийн халамжтай холбоотой 34 гомдол ирсэн нь хүний эрхийн суурь асуудлууд системийн түвшинд шийдэгдэггүй байгааг харуулж байна. 2025 онд хүний эрхийн үндэсний комиссд ирсэн нийт дуудлагын ойролцоогоор 20% буюу 300 орчим гомдол нь орон нутгаас ирсэн байна. Энэ нь нийслэлтэй харьцуулахад орон нутагт хүний эрхийн хамгаалалт сул, иргэдийн дуу хоолой хүрэх боломж хязгаарлагдвал байгааг илтгэх үзүүлэлт гэж хүний эрхийн үндэсний комисс үзэж байна. Орон нутгаас ирсэн гомдол мэдээллийн агуулгыг авч үзвэл хүүхдийн эрх, сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа асуудал цонхилж байна. Сургууль, дотор байр, цэцэрлэгийн орчин, багшийн хүртээмж, сургалтын чанартай холбоотой асуудлууд удаа дараа хөндөгдөж байгаа ч бодит өөрчлөлт төдийлөн харагдахгүй хэвээр байна. Хүний эрхийн үндэсний комиссоос 2025 онд орон нутагт нийт 172 удаагийн хяналт шалгалт хийжээ. Үүнд хүүхдийн эрх хангагдж байгаа эсэх чиглэлээр 98 удаа, хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр 27 удаа, халдшгүй байх эрхийн чиглэлээр 39 удаа, сурч боловсрох эрхийн хүрээнд 10 удаа, эрүүл мэндийн үйлчлэгийн хүртээмжийн асуулаар хэд хэдэн удаагийн шалгалт багтжээ. За ингээд бид хүмүүс орон нутагт сүүлийн жилүүдэд их анхаарал хандуулж ажилласны хүрээнд бодиттой бол үр дүнгууд гарч байгаа. Энэ ямар үр дүнгууд гарч ийн гэхээр одоо эрүүлжүүлэх саатгах байрыг шинжлэх, за дотор байрнуудыг бол шинээр барих. За мөн цэцэрлэг сургуулийн одоо орчны хүртээмжийг сайжруулах зэрэг олон асуудлуудыг бол шийдээд явж байгаа. Сүүлийн 5 жилийн хугацаанд хүний эрхийн үндэсний комиссоос орон нутгийн удирдлагуудад 320 зөвлөмж хүргэлсэн байна. Эдгээр зөвлөмжийн дийлэнх нь хүүхдийн эрх, сурч боловсрох эрхийг хангахтай холбоотой бөгөөд аймагуудын засаг дарганарт хаяглан хүргүүлжээ. Тэр дундаа унаач хүүхдийн эрхийг хамгаалах асуудал онцгой анхаарах шаардлагыг удаа дараа сануулсан ч бодит байдал дээр улирал бүр ижил зөрчил, ижил эрсэлт давтагдсаар байгаа нь зөвлөмжийн хэрэгжил сул байгааг харуулж байна. Эцэст нь дүгнэхэд хяналт шалгалт зөвлөмж нэмэгдэхээс гадна тэдгээрийн хэрэгжилтэд бодит хариуцлага тооцох, орон нутгийн удирдлагын чадвар, ойлголтыг нэмэгдүүлэхгүйгээр хүний эрхийн зөрчил буурахгүй тодорхой. Хүний эрхийг тайлангийн тоо бус, иргэдийн бодит амьдралд мэдрэгдэх бодлого болгох шаардлага улам хурцаар тавигдж байна. Хуулийн товчоор болон өнөөдрийн дугаараар эрчим хүчний тухай хуулийг онцолж байна. Сэтгүүлч Алтан Туяад анхаарлаа хандуулна. Өнгөрсөн өдрүүдэд 4-р захилгаан станцад гарсан гэмтлээсүүдэн нийслэл Улаанбаатар хот захилгаан дулааны хязгаарлалтад орж хасах 40 хэмийн хүүтэнд олон мянган иргэн хөлдөх бодит эрсдэлтэй туллаа. Энэ нөхцөл байдал нь ганц байгууллагын ослоо эсвэл хууль хэрэгжээгүй төрийн бодлогын алдаа юу гэдгийг ойлгохын тулд бид өнөөдөр эрчим хүчний тухай хууль, эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн чухал заалтуудыг иргэдэд ойлгомжтойгоор тайлбарлах болно. Юуны өмнө эрчим хүчний тухай хууль гэж ямар хууль вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ хуулийн захилгаан дулаан дасрах ёсгүй иргэд хэвийн амьдрах үндсэн нөхцөлийг хангах төрийн үүргийг тодорхойлсон хууль юм а. Хуулийн 1-р зүйлийн 1-ийг эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх хангах үйл ажиллагааг дасралтгүй найдвартай явуулахтай холбоотой харилцааг зохицуулна гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл дулаан захилгаан тог дасрах ёсгүй, дасруул энэ зүгээр нэг эвдрэл бус хууль зөрчсөн байдал гэж ойлгогдно. Иргэн та дулаангүй захилгаангүй байвал инкэл ёстой юм байна гэж хүлээн зөвшөөрөх биш, харин төр хууль заасан үүргээ биелүүлсэн үү гэж асуух хэрэгтэй. Учир нь энэ хуулиар төр маш тодорхой үүрэг хүлээсэн байдаг. Дараагийн чухал ойлголт бол нэгдсэн сүлжээ. Эрчим хүчний тухай хууль нэгдсэн сүлжээ гэдэг нь нэг их үүсвэр доголдвол бүхэл системд нөлөөлдөг бүтэц гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл дулааны захилгаан станц доголдоход нийслэл цаашлаад улс бүхэлдээ захилгаан дулаангүй болох эрсдэл үүсдэг. Энэ нь эрчим хүчний салбарыг жирийн нэг аж ахуйн нэгжиг харьцаж болохгүй онцгой хамгаалалттай стратегийн салбар гэдгийг илэрхийлдэг. Үүнтэй шууд холбоотой заалт бол аюулгүй нөөц, хуулийн 3.1-28-д аюулгүй нөөц гэж байгалийн гамшиг осол гинтийн нөхцөлд иргэдийн эрчим хүчний хэрэглээг таслахгүй байлгахын тулд урьдчилан бэлдсэн түлш, тоног төхөөрөмж, бэлтгэл чадлыг ойлгоно гэж заасан. Өвлийн оргил ачааллын үед станц эвдэрч дулаан дасарсан аюулгүй нөөц хангалтгүй байсан, эсвэл байсан ч зохих ёсоор ашиглаагүй байж болзошгүйг харуулж байна. Аль ч тохиолдолд энэ нь хууль заасан урьдчилан сэргийлэх үүрэг алдагдсны шинж юм а. Одоо төрийн төсвийн шийдвэр энэ хуультай яаж холбогдож байгааг харъя. 2026 оны улсын төсвийн хэлэлцүүлгийн үеэр 4-р дулаан захилгааны станцын их засвар төлөвлөсөн 20 тэрбум төгрөгийг хасаж аль нэг аймгийн төсөв рүү шилжүүлсэн гэх мэдээлэл гарч байна. Эрчим хүчний тухай хуулийн үзэл баримтлалаар бол их засвар шинжилэл бол хойшлуулж болдог зардал биш. Учир нь энэ иргэдийн дулаан захилгаанаар хангах төрийн шууд үүрэгтэй холбоотой. Энэхүү улсын хурал дээр их засварын зардлыг тансан нь эрчим хүчний тухай хуулийн зорилгыг сулруулж улмаар өнөөдрийн хямралд хүргэсэн байх.
нэг шалтгаан болж байна. Сандаг очир гишүүний хэлсэнчлэн эрчим хүч онцгой зэрэг салбарын төсвийг бусад салбартай адилхан хэмдэх нь буруу гэсэн байр суурь нь хууль зүйн хувьд үндэслэлтэй. Учир нь эрчим хүч тасарвал бусад бүх салбар зогсно. Энэ утгаараа эрчим хүчний салбар бол бусад салбарын суурь юм а. Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг мөн зөв ойлгох хэрэгтэй. Энэ хууль нь эрчим хүчийг үр ашиггүй зарцуулалтаас хамгаалах, илүүдэл хэрэглээг багасгах зорилготой. Гэхдээ энэ хууль төр өөрийн үндсэн үүргээ биелүүлээгүй үед иргэдэд хариуцлага тохох хууль биш маа. Систем хэвийн ажиллаж байж хэмнэлт ярьдаг болохоос биш, дулаан тасарсан үед хэмнэ гэж шаардах нь хуулийн утгыг гуйлж буй хэрэг маа. Ингээд өгнөвөл өнөөдрийн нийслэлийн дулаан захилгааны асуудал нь нэг станцын осол бус эрчим хүчний тухай хууль заасан төрийн үүрэг бүрэн хэрэгжээгүй. Хяналтсвал буруу төсвийн шийдвэрүүд хуримтлагдсны үр дагавар юм. Иргэн та дулаан захилгаан дасарсан үед чимээгүй дэсэх биш, хууль заасан үргийг төрөөс шаардах хариуцлага нэхэх хэрэгтэй. Харин төр энэ хуулиудыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхгүй бол ижил нөхцөл дахинд автагдах эрсдэл хэвээрүүлтэнэ. Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас энэ жил нийт 5,000 тонн мах нөөцлөн бэлтгэжээ. Үүнээс 2,000 гаруй тонн нь үхэр, 3,000 тонн хоньны мах байна. Нийслэлийн 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр хоньны махыг 13,000 төгрөг, үхрийн махыг 15,000 төгрөгөөр борлуулж байна. Өмнөх жилүүдэд нөөцийн махны худлаа 3 дугаар сараас эхлүүлдэг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасж үнийн хөөргөл ихссэн тул энэхүү борлуулалтыг эрт эхлүүлжээ. Мөн энэ жилийн тухайд үхрийн маханд нуруу, гуйны цул, хавирга, харин хоньны маханд сүүл, хаа, булчин, мах, гуйны цул зэргийг багтааж махны харьцааг тэнцвүүлэн савлсан байна. 2026 оны нөөцийн мах бэлтгэлийг үйлдвэрлэлийн аргаар стандартын шаардлага хангасан аж ахуй нэгжүүдийг сонгон шалгаруулж бэлтгүүлсэн. Одоо худалдаанд гарч байгаа нөөцийн мах өнгөрсөн оны 11-12 дугаар сард бэлтгэсэн махаа өнөөдөр худалдаанд гаргаж байгаа бөгөөд хадгалалтын хугацаа, чанарын шаардлагыг бүрэн хангасан шинэ мах юм гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх албаны урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хилцээс 2025 онд мансууруулахын сэтгцэд нөлөөт бодистой холбоотой гэмтэргийн талаар мэдээлэл өглөө. Өнгөрөх онд цагдаагийн байгууллага 256 холбогдогчтой энэ төрлийн 307 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Үүнээс нийслэлд 273, орон нутагт 34 гэмтэрийг бүртгэгджээ. Мансуурсан гэх 394 холбогдогчтой 420 зөрчил бүртгэгдсэн нь зөрчил 23.1%-аар, холбогдогч нь 26.7%-аар өссөн үзүүлэлт гарчээ. Үүнээс 241-ийг баривчилж 137-г 16-г сургалтад хамруулсан ба цагдаагийн байгууллагаас дараагийн зорилтод албатан эмчилгээнд хамруулах шүүхийн практик тогтоохоор холбогдох хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 16-аас 64 насны 100,000 хүн ам тутмын 2,700 хэрэгэлдэг гэх судалгаа гарсан байна. Харин Монгол улсад дунджаар 30,000 орчим далд хэрэглэгч байх магадaltaй гэх судалгаа гарчээ. Мөн экстраполяцийн судалгаагаар нэг хэрэглэгчийн цаана 4-өөс 6 хүн байна гэж үздэг байна. Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх алба цаашид мансууруулах юм сэтгцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмтэрэг зөрчлийг илрүүлэх ажлыг эрчимжүүлж, эмчилгээний эмийг зориултын бусаар хэрэглэж мансууруулахыг таслан зогсоох, улсын хэмжээнд далд хэрэглэгчид дундагчдын тоог тодорхойлох зэрэг олон төрлийн ажлыг зохион байгуулах юм байна. Соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамны харьяа соёлын өвийн үндэсний төв бүгд найрамдах Турк улсын археолог ба соёлын өвийн хүрээлэнтэй археолог, соёлын өвийн чиглэлээр хамтран ажиллах санамж жижигт гарын үсэг зуржээ. Соёлын өвийн үндэсний төвийн мэдээлснээр энэхүү санамж жижигээр талууд туулгуулын хөндийн эртний төргийн үеийн дурсгал газруудад этно археолог, уур амьсгалын өөрчлөлт, төвх соёлын үйл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалт, эрсдлийн чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр санал нэгджээ. Дээрх төслийг 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм. Төсөл хэрэгжснээр археологийн болон шинжлэх ухааны хамтарсан судалгаа хэрэгжүүлэх. Судалгааны үр дүнг нэгдгсэн мэдээллийн сан үүсгэх юм. Түүнийг харилцан ашиглах, эрдэм шинжилгээний болон мэрэгжлийн боловсон хүчний солилцоог дэмжих. Археолог соёлын өвийн чиглэлээр сургалт, семинар, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, хамтарсан хэвлэл, судалгааны бүтээл төөрөх боломж бүрдэх юм байна. Энэхүү хамтарсан судалгааны үр дүнд туулгуулын хөндийн дурсгалуудын хадгалалт, хамгаалтын нөхцөл байдал, үнэлгээ дүгнэлт хийж, цаашид уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх хариу арга хэмжээг зохион байгуулж, хоёр улсын археолог, соёлын өвийн судалгааны харилцааг хөргөжүүлэх, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг идэвхжүүлэх, соёлын өвийг хамгаалах туршлагыг бий болгох, олон нийтэд таниулах үүсэж чухал ач холбогдолтой юм. Дотоод улсын үйл явдлын мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Хүргэлжлээд олон улсын мэдээнд анхаарлаа хандуулна. Харамдраг үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр хүргэлжилж байна. Эхний мэдээллийг хүргэе. За өчигдөр онгоцонд нь баг зэргийн цахилгааны доголдол гарсан гэх шалтгаанаар бутсан Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп
удалгүй онгоцоос солон Швейцарыг зорж Давос хотноо товлсон цагаас 2 цаг хоцорч очин дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын эндрээс үг хэлсэн байна. За цагаараа үргэлжлсэн ихтгэлдээ тэрээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр 2 дахь бүрэн эрхийн хугацаанд ажилласан эхний 1 жил гаргасан амжилтуудынхаа талаар ярьж, Америкийн нэгдсэн улс ганцхан жилийн дотор худалдааны алдагдлаар 77% бууруулсан. За мөн өмнөх ерөнхийлөгчийн цацаг захиргааг шүүмжлэхийн сацуу Европ төв хөгжлийн буруу замыг сонгосон юм. Европ твийг мөн шүүмжилж, Украины дайныг зогсооход НАТО туслах ёстой хэмээн мэдэгдэж, Мадурог баривчсны дараа Венесуэл улс ойрын 6 сарын дотор сүүлийн 20 жилийн хугацаанд олсноос илүү их мөнгө олноо зэрэг олон зүйлийг хамруулан илтгэлтэй ярьлаа. За түүний илтгэлээс Гренландын талаар хатуу байр сууриас ухарсан үг олон улсын анхаарлыг татаад байна. Өмнө нь Трамп Гренландыг Америкийн нэгдсэн улсад нэгтгэхийг нэгсэргүүцсэн Европын зарим улсад импортын 10% татвар ноогдуулна хэмээн сүрдүүлж арлыг авахд цэргийн хүч хэрэглэхээс ч татгалзахгүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан бол өчигдөр Давост үг хэлэхдээ хүч хэрэглэхгүй гэдгээ мэдэгдэжээ. Тэрээр би хүч хэрэглэхийг хүсэхгүй байна. Надад хүч хэрэглэх шаардлага байхгүй гэжээ. Дональд Трамп Америкийн нэгдсэн улс арлыг эзэмшихийн тулд хүч хэрэглэхээр төлөвлөөгүй, харин арлын асуудлаар нэн даруй хэлэлцээ хийж эхлэхийг шаардаж байгаагаа илтгэлтэй дурджээ. Мөн НАТОгийн ерөнхий наримчгийн дарга Марк Рютэтэй уулзсныхаа дараа Гренландтай холбоотой маргааныг эцэслэх хэлэлцээрт ойртсон гэдгээ мэдгдлээ. Тэрээр өчигдөр НАТОгийн ерөнхий наримчгийн дарга Марк Рютэй уулзаж Гренландын асуудлаар тохиролцооны ерөнхий нөхцлүүдийг зөвшөлдсөн байна. За Трамп 2 дугаар сарын 1-ээс эхлэн Европын 8 улсад тогтоохоо мэдэгдээд байсан 10% тарифа мөн цуцалж байгаагаа мэдэгдэж, Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд хүрсэн нь ирээдүйд байгуулах гэрээний үндэс суурь болно гэдгийг мэдэгдлээ. Дараагийн мэдээлэл хүргэе. 5 гарагт Өмнөд Солонгос улсын нийслэл Сөүл хотын төвийн дүүргийн шүүхээс тус улсын ерөнхий сайд асан Хан Доксуг төрийн эсрэг бослогод оролцсон хэрэгээр 23 жил хорих ял оноогод байна. За түүнд ерөнхийлөгч асан Юн Сук Ёлыг 2024 оны 12 дугаар сард цэргийн онц байдал зарлаж цэргийн дэглэм тогтооход нь түлхэц үзүүлж төрийн эргэлт хийхэд голлох үүрэг гүйцэтгсэн хэмээн шүүхээс дүгнэж 23 жилийн хорих ял оноосон байна. Шүүх хурлыг олон нийтэд шууд дамжуулж нээлттэй явуулсан бөгөөд шүүхээс цэргийн онц байдал зарласан нь үндсэн хуулийн дэг журмыг нураах зорилготой байсан. Энэ нь бослогын шинжтэй үйлдэл мөн гэж үзсэн байна. Түүнчлэн Ирэмбэрэ улс орны 2 дахь өндөр албан тушаалтан болох Хан Доксуг цэргийн онц байдал зарлахыг таслан зогсооход хангалттай арга хэмжээ аваагүй гэжээ. Тусгай прокурорын багийн зүгээс Хан Доксуд 15 жил хорих ял оноох хүсэлт гаргасан ч шүүхийн шийдвэр гарахтаа 23 жил болж нэмэгдсэн байна. Шүүх хурлыг даргалсан шүүгч И Жингван нотлох баримтыг устж болзошгүй гэх үндслээр ялаа эдэлж эхлэх хүртэл нь Хан Доксуг цагдаа хорих захирамж гаргасан бөгөөд шүүх хурлын дараагаар түүнийг Сөүл хотын өмнөд хэсэгт орших Сөүлийн цагдаа хорих төв рүү шилжүүлжээ. Зөвлөлийн мэдээлэл хүргэе. Япон улс дэлхийд хамгийн томд тооцогдох Кашивазаки Карива цөмийн цахилгаан станцыг дахин ажилуулж эхлүүлсэн байна. За нийслэл Токио хотоос баруун хойд зүгт Нигата мужид орших уг цөмийн цахилгаан станцын реакторыг орон нутгийн цагаар 5 гаруйн орой ажилуулж эхэлснийг TEPCO буюу Tokyo Electric Power компани зүгээс мэдэгджээ. 2011 оны Фукушимагийн цөмийн цахилгаан станцаас гарсан осол гамшигын дараа Япон улс бүх 54 цөмийн реактороо зогсоогоод байсан бол энэхүү дэлхийд хамгийн томд тооцогдох цөмийн цахилгаан станцаа дахин ажилуулж эхлүүлээд байгаа ч дээрх шийдвэрийг орон нутгийн иргэд тимч татаа хүлээж аваагүй ба голцоо ахмад настуудаас бүрдсэн цөөн тооны иргэд станцын үүдэнд эсэргүүцлийн цуглааныг зохион байгуулжээ. Одоогоор Кашивазаки Карива станцын 1 реакторыг сэргээгээд байгаа ба 2 дахь реакторыг нь 2030 он хүртэл сэргээхгүй юм байна. Харин үлдсэн 5 реакторыг нь бүр мөсөн хаах бөгөөд өчигдөр ажилуулад байгаа тус станцыг эх сараас эхлэн албан ёсоор арилжааны зорилгоор ашиглаж эхлэх юм байна. Ингэснээр станцын нийт хүчин чадал 7 реактор ажиллаж байх үеийнхээс хамаагүй бага буюу 8.2 гигаватт байх юм байна. Цөмийн эрчим хүчийг дахин ашиглаж эхлэх асуудал дээр нийгэмд хуваагдмал байр суурьтай байсан ч Нигата мужийн эрх баригчид өнгөрсөн сард тус станцыг дахин ажилуулж эхлэх эцсийн шийдвэрийг гаргасан байна. За Япон улсын өнгөрсөн жил танилцуулсан эрчим хүчний шинэ төлөвлөгөөнд 2040 он гэхэд цөмийн эрчим хүчийг нийт цахилгаан эрчим хүчний хэрэгцээнийхээ 20% хүргэхээр тусгасан. Гэвч байгалийн нөөц багтаа Япон улс малтмал түвшнээс хараат байдлаасаа салж хүлэмжийн хийн хэмжээг 2050 онд бууруулах зорилтын хүрээнд цөмийн цахилгаан станцуудаа инхүү дахин ашиглаж эхэлж байгаа ба
шинэ ерөнхий сайд Санаа Итака ичиж үүнийг дэмжиж байгаа юм а. Үзэгч та бүхэндээ олон улсын мэдээ өргөлөө анхаарлаа хандуулсанд баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаарыг та бүхэнд хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.